урд гарч ирэх өндөр хан. Түүний цаад тал ямар харагддаг бол ганцаараа бол хизээж харах боломжгүй. Гэхдээ ганцаараа биш бол. Сайн байцгаана уу? Өнөөдөр 2014 онд гарч ирсэн волейболын спортын талаар гарах Haikyuu анимыг оруулж байна. Энэхүү аним маань 2014-өөс 20 оны хооронд нийт 4 бүлэг 85 анги гарсан ба 24 оны 2 сард Haikyuu The Dumpster Battle гэх бүрэн хэмжээний киноч гарсан. Haikyuu сэтгэл хөдлөлийн тэмцээнүүд, дөрүүдийн өсөлт хөгжил, нөхөрлийн үнцийн, шаргуу хөдөлмөр зэргийг харуулдаг. Бүх бүлгийг нь оруулах болохоор лайк, subscribe-а дараад хонхоо хасаагаад хүлээж байгаарай. Баярлалаа. Ингээд Haikyuu анимынхаа эхний бүлэгт орцгоё. Энэ бол Карасуна ахлах сургуулийн бяцхан аврах хожид волейболын тамирчныг харан урам авч волейболын спортод дурлах болсон Хината Шоё. Хината багийнхантайгаа мужийн дунд сургуулийн аврах шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаагаар эхэлнэ. Тэдний эхний учраа Kitagawa Daiichi гэх баг байв. Ямар ч баг байсан ялнаа гэхэд түүний ард өөр нэгэн баг орж ирсэн зогсож байв. Тэднийг харан том юм аа гэж гайхацгаана. Бусад багууд ч тэдний талаар төрүүлэх өндөр магадлалтай талбай хаан гэж дуудагддаг холбогч Kageyama Tobio байдаг гэж ярилцсан. Манай хэд бүр сандарцгаачсан эхний тоглолтод тэдний эсрэг таарсан байв. Тоглож эхлэхээр болж Хината эцэст нь цаг нь ирлээгээд их л баяртай харагдана. Тоглолт эхэлж тэднийг дараалан оноо алдахад нэг ч оноо авахгүй юм шүү. Хурдан дуусгах нэ гэж ярьцгаана. 3 жилийн хугацаанд Хината ганцаархнаа өдөр бүр бэлтгэл хийж өнгөрүүлжээ. Онооны харьцаа 9-0 болов. Давуулт ирж нэгнийх нь толгойд цохин дээш хөрч Изумид бөмбөг ирэв. Хината би жижигхэн ч гэсэн ямар ч ханыг давах болно гэж бодон довтлоход хаалтанд орон алтна. Харин эсрэг багийнх нь өнөөдөр ч гэсэн галзуу холболтоо хийж байна. Нөгөө баг хаалтгүйгээс ялгаагүй байхад жинхнээсээ тоглоход гэхэд тэгээ та нар хизээ жинхнээсээ тоглох гэсэн юм гэж уурлав. Хината бөмбөгний хойноос хараахан унаагүй байна гэд гүйж байгаад хан мөргөн унахад багийнх нь хүүхэд ирээд гимтэж магадгүй шүү дээ. Ялахаар баг биш байхад ингэж хичээгээд гэхэд ялагчхаагүй байна шүү дээ гэв. Үүнийг сонсон Kageyama түүний зөв гэж бод. Тэднийг оноо авахд хүмүүс ч баярлаж байв. Изуми холболт өгөх гэж байгаад алдчихав. Kageyama тэнд хинч байхгүй байна гэж бодоход Хината аль хэдийн бөмбөгөн дээр гүйж ирэн цохиход даанч бөмбөг зураасны гадна унав. Ингэснээр тэд ялагдал хүлээн. Kageyamaтай гадаад тааралдаа би заавал чамайг давж гарах болно гэхэд ялмаар байвал хүчтэй бол гэв. Үүнийг сонссон Хината улам илүү урам орж өмнөхөөсөө ч илүү бэлтгэл хийж эхэлнэ. Хината Карасуна ахлах сургуулийг сонгон орсон байв. Ирчлээ Карасуна гэд заал руу яарангүйсээр илүү их бэлтгэл хийгээд хаанаас өшөөгөө авах болно гэд зааланд орж иртэл Kageyama бэлтгэл хийгээд зогсож байв. Түүнийг хараад гайхан чи яагаад энд байгаа юм? Өөр хүчтэй сургуулиуд байгаа биз дээ гэхэд мужийн шилдэг сургуулийн шалгалтанд унчихсан гэв. Гаднаас клубийнхэн орж ирээд Хинатаг тоолгүй Kageyamaтай л ярилцаад байв. Хината сайн байна уу гэд мэдлэхэд өө чи чинь нэг дугаартай жижигхэн байна гэв. Та хоёр хоёулаа Карасуныг сонгоё. Бид өнгөрсөн жил та хоёрын тоглолтыг үзсэн гэв. Хинатаг жижигхэн ч гэсэн сайн тулалдсан шүү. Бас өсөөгүй хിവэрэ байна гэхэд Хината би Карасуныгийн эйс болно гэв. Kageyama Хината хоёр муудалцсан хоорондоо өрсөлдөхөр болж Kageyama-гийн давуултыг Хината авахар болов. Давуулт ирж Хината хальт авахд бөмбөг орлогч захирлыг цохим хиймэл үсэн унчихв. Багийн ахлагч нь орлогч захиралтай уулзаад азар ямар нэгэн асуудал үүсээгүй ч бүгд юу ч хараагүй шүү гэж захин. Та хоёрыг яагаад Карасуныг сонгосныг мэдэхгүй ч мэдээж ялахаар ирсэн баг. Манайх хэдэн жилийн өмнө муж дотроо шилдэгтээ ордог байсан ч одоогоор хамгийн сайндаа шүүгийн 8-д л орж байгаа. Сайн ч биш, муу ч биш. Бусад сургуулиуд биднийг бүхсэн аврагууд, үл нисэх хэрээнүүд гэдэг Карасуна хаврын тэмцээнд улсын аврагад орж байсан. Дахин нэг удаа тийшээ явах болно. Би та хоёрыг найзууд бол гээгүй. Өмнө нь өрсөлдөж байсан ч одоо торны нэг талд орсон. Нэг баг гэдгээ ухамсарал. Хичнээн авьяастай мундаг байсан ч багийнхандаа төвөг утдаг нөхдүүд хэрэггүйгээд хөөж гарган би энийгээ хүлээн зөвшөөртөл клубд оруулахгүй гэв. Түүнтэй сайн хамтрах болноо. Клубд оруулаач гэж гоохот хаалганы завсраар хараад үнэн үү гэхэд Kageyama түүнтэй хамтарч байснаас бөмбөг авалт, холболт, цохилт гэд бүгдийг нь ганцаараа хийсэн дээрээ гэхэд үнэнээ хэлчихлээ гэд тэднийг шоолон инэв. Тэр хоёр ярилцаа дээд ангийнхантайгаа хоёрын эсрэг хоёр өрсөлдөөд хэрвээ ялагдвал ямар ч шийтгэл байсан хүлээж авахар болов. Энэ хоёроос гадна шинээр элсэж байгаа өөр хоёр хүүхэд байгаа болохоор 3 эсрэг 3 шалгах тоглолт хийгээд Танакаг тэр хоёртой нэг баг болгоно. Харин та нар ялагдвал биднийг төгсдөл Kageyama холбогч хийхгүй. Бидэнд хувиа хичээсэн холбогч хэрэггүй гэв. Дайчигаас яагаад татвархад байгааг нь асуухад Kageyama авьяас чадвартай ч хитрхи хувиа хичээсэн. Харин одоо түүнд Хината байна. Одоохондоо чадвар нь муу байгаа ч онцгой хурд рефлекстэй. Дээрээс нь өндөр өсөрдөг. Тэр хоёрын авьяасыг нийлүүлж тэднийг хослолвол Карасунад том өөрчлөлт гарах байх гэв. Танака нууцаар тэр хоёрт өглөө 7 цагаас бэлтгэлтэй талаар хэлэхэд манай хоёр өглөө 5 цагт зааланд уулзахаар тохироод явцгаана.
өглөө 5 цаг зааланд ирэхэд заалд үгжээтэй байв. Яаж орох талаар ярилцж байх үед нь Танака түлхүүр барьчихсан. 7 цагаас өмнө амжуулан шүү гэхэд манай хоёр ч их л баярлана. Би ч сайн ах юм аа. Танака сэмпай гэж дуудгээд инээ. Танака манай хоёрын маргалдаж байгааг хараад Дайчи ихэнхдээ сайхан аштайч уурлах юм бол амар шүү. Хэрвээ баригдвал би алуулна. Энэ бэлтгэлийн талаар бид гурвал мэдэж байгаа гэхэд гинэт хаалга дуурч гаднаас сүгэвараа орж ирнэ. Байн хоцордог хүн гинэт түлхүүр авч үлдэхээр ойлгомжтой биз дээ. Нууц бэлтгэлж догдлуулж байна шүү гэв. Хината ганцхан удаа холбоод өгөөч гэхэд Кагаяма үгүй гэв. Бөмбөгч хүлээж авч чадахгүй байж битгий том дуурайд бай. 3 эсрэг 3 дээр бүх бөмбөгийг Танака санд холбоно. Ялахад шаардлагатай бол хинт ч байсан холбоно гэхэд Хината ч их л уурлав. Хичээлээ тараад Хината шууд заал руу гүйж ирэхэд Кагаяма бэлтгэл хийх газар олсон гэд явцгаав. Манай хоёр гадаа хөл хөмгийн талбай хажууд бэлтгэл хийж эхэлнэ. Бэлтгэл хийж байх үед өөр хоёр сурагч ирэх ба манай хоёроос гадна клуб дэлсэж байгаа өөр 10 дугаар ангийн сурагчид байв. Кагаяма ч хараад өндөр юм аа гэж бодов. Чиний өндөр хийт юм гэхэд хажуудах нөхөр нь Цүки 180 см, удахгүй 190 см хүрнэ гэв. Шилдэг тоглогч Карасунууд юу хийж байгаа юм гэхэд Хината хажуунаас нь хагас санд манах яасан ч ялагдахгүй гэхэд та нарт чухал тоглолт байх. Гэхдээ бид нарт нэг хамаагүй. Ялах сонирхолж алав. Тийм болохоор жоохон өөрийгөө дарж өгөх үү гэхэд манай хоёр их л уурлана. Харин Кагаяма чиний яах надад хамаагүй. Миний ялалтыг өөрчлөхгүй гэв. Аргагүй л хаан гэд инехэд битгий тэгж дуудаад бай гэд уурлав. Талбай хаан гэж дуудахаар ууралдаг гэж үнэн байх нэ гэв. Кагаяма ч уурлаад яв. Хината ч Кагаямаг юу ч хэлэлгүй явах гэхэд өмнөөс нь уурлаж барьж байсан бөмбөгийг нь үсэрч аваад тоглолт дээр толгой дээгүр чинь нам зохиндоо гэв. Зүгээр хөгжилтий зүгээр л нэг клуб шүү дээ гэхэд Хината уурлаж хөөе та нар хин гээчин юм гэхэд 14-р анги Цукушима Кей Ямагучи Тадаши өнөөдрөөс эхлээд танаа багийн гишүүд. Гэхдээ одоохондоо бол дайснууд шүү гэд явцгаав. Манай хоёр ч өглөөнөөс орой хүртэл өдөр бүр бэлтгэл хийсээр Хината бөмбөг хүлээн авахтаа сайжирч байв. Хөөе Хината одоо ингэ болно гэхэд Хината хараахан бөмбөг унчхаагүй байна гэхэд Кагаяма санаандгүй хол цогчгоо. Танака яаж энийг авах юм гэж бодтол Хината бөмбөгний араасгүй бөмбөгийг дээш босгож чад. Үүнийг харсан Кагаяма өмнө нь Хинатагийн хараахан ялгажчихаагүй байна гэснийг санан анх удаа холболт өгнө. Үүнийг харсан Хината шууд л инээмсэглээд бөмбөгийг зохино. Нөгөө хоёр ч өмнөх шигээ сайн үсэрч байна. Ийм байдлаас цогцглоо шүү гэж ярилцсан. Кагаяма түүн дээр ирээд маргааш заавал ялна шүү гэв. Тоглолт болох өдөр болж Цукушима Ямагучи хоёртой Дайчи нэг баг болохоор болно. Цукушима жижигэ эсвэл Танака саны алийг нь ихэлж бяцлах бай. Хааныг ч гэсэн ялагдахыг хармаар байна. Дайчи Цукушимач яаж үгээр дайрахаа сайн мэдэх юм а гэд инэв. Тоглолт эхэлж Танакач ирч хүчтэй байв. Харин Хинатад холболт өгөхөд ахлах сургуулийн ихний товтлоход заавал оноо болгоно гэж зогсоход Цукушима түүнийг хав. Хината дахиад л өндөр хана гэд сонин царайлав. Кагаяамагийн давуулт хийх ээлж болоход түүний давуултыг Дайчи хүлээн авч тэд оноо алдав. Дайчи амархан ялагдана гэж байхгүй шүү. Цукушимач манай хоёрыг өдөж үг хайсаар л байв. Хината яагаад ингэж байгааг нь асуухад чи түүнийг яагаад хаан гэдгийг мэддэггүй юм уу гэхэд сайн болохоор нь тэгдэг байлгүй дээ гэв. Харин Цукушима өмнөх багийнхан нь хувиа хичээсэн харгас дарангуйлагч гэж өгсөн юм а гэв. Кагаяма багийнхныгаа ялмаар байвал хурдан хөдөл өндөр үсэр миний холболтод тааруул гэж уралдагаас нь болж түүний холболтыг хинч авалгүй эсрэг үзэж Кагаяамаг дасгалжуулагч нь сэлгээнд суулгаж байсан байв. Кагаяма тэр үед их амар байсан гэхэд Хината тэр чин дунд сургуулийн явдал одоо бол надад холбох болно гэд инэв. Кагаяамад бөмбөг ирж тэр хоёрын хинд нь холбох вэ гэж бодох үед Хината байна гэд үсрэхэд түүнд холболт өг. Ойрхон байлаа шүү. Гадаа болчихлоо гэв. Кагаяма яагаад байгааг нь асуухад дунд сургуулийн чин талаар мэдэхгүй ч би хаанч байсан ямар ч бөмбөг байсан цохин. Тиймээс надад бөмбөгөө өг гэхэд бүгд гайхан харцгаана. Танака та хоёр нам товтлогоо хийж чаддаг юм уу гэхэд үгүй гэв. Та хоёр сая хийсэн биз дээ. Өмнө ч гэсэн холбогчийнхоо алдсан бөмбөгийг зохиж байсан гэхэд яаж хийснээ мэдэхгүй байна. Би пон гэдэл зогтдог. Ямар ч холболт байсан зохин шүү гэхэд бэлдэж ч үзээгүй байж хурдан товтлогоо яаж бүтэх юм гэв. Нилийн хэдэн удаа оролцсон ч Хината зохиж чадахгүй алдаад л байв. Кагаяма яг л өмнөх шигэ өшөө хурдан гэж хэлэх гэж байв. Харин сүгэвараа хажуунаас нь чиний чадвараар бол Хинатагийн авьяасыг илүү ашиглаж чад. Чи хинээс ч илүү ялахын төлөө байж чаддаг. Мөн эргэн тойрноо сайн хардаг чадвартай. Чи багийнхныгаа харж чадахгүй байна гэж байхгүй гэхэд Кагаяамагийн бодож олсон зүйл нь Хинатаг хаалт байхгүй газарт хамгийн өндөр хурдаараа очин үсрээд бүх хүчээрээ зөх. Би бөмбөгийг чинь аваачиж өгөх болно гэв. Кагаяма бүрэн төвлөрч талбай дээрх бүх тоглогчдыг харж Хинатагийн цохилтонд бөмбөгийг тааруулан холбоход хурдтай товтлогоо амжилттай болж оноо ав. Хинатач гарт цохигдчихлоо гэж баярлав. Харин Цукушима сүр бадааж байх юм гэхэд Дайчи сая Хината нүдэн ханчихсан байсан гэхэд бүгд гайх. Үсрэг үедээ нүдэн анин цохоход түүний гарт ямар ч алдаагүй холбосон байв. Хурдтай товтлогоогоо дахин оролцсон ч нэлээд хэдэн удаа алдна. Хурдан товтлогоо нь баг багаар сайжирч оноо авсаар тэд ялалт байгуулна.
тэднийг хурдан товтлогоо ашиглаж чадна гэж мэдэж байсан юм уу гэхэд Сүгэвара би Хинатад арай цохоход амархан холболт өг гэж хэлэх гэсэн гэхэд Дайчи Кагаяамагийн галзуу холболтуудын заримд нь Хината яаж игээд тааруулж чадах байх л гэж бодсон. Гэхдээ сайнаар эргэжчихлээ. Би энийгээ төгс ашиглаж гайхалтай хослол болчихлоо гэв. Манай хоёр ирээд ахлагчаа гэд клуб дэлсэх өргөдлөө барьчихсан зогсож байв. Дайчи Шимизү рүү харан ирчихсэн байгаа юу гэхэд тийм ээ гэд хайрцагтай зүйл авчирхад дотор нь клубын цамц байв. Хинатач зохиж байна уу? Гоё харагдаж байна уу гэдэл их л баяртай байв. Ахлах ангийнх нь Карасуна волейболын клубт 5 тайм орил гэв. Гэтэл гаднаас нэгэн хүн нөхөрсөг тоглолт хийхээр тохирчихлоо гэд орж ирэв. Тоглох баг нь мужийн шилдэг дөрөвт орсон Абожосын ахлах сургууль гэв. Та хоёр нөгөө асуудал үүсгэсэн Хината Кагаяама хоёр уу гэхэд хинбэ багш шүү гэв. Энэ жилээс гар бөмбөгийн клуб зөвлөх багшаар ажиллах Такате Хитэцү танилцах таатай байна гэв. Сүгэвара багшаа тэдэн шиг сургуультай яаж арай дахиад өвдөх сүгдсэн юм биш үстэй гэхэд өвдөх сүгдэхтэй сайн ч энэ удаад тэгээгүй. Харин нэг нөхцөлтэй. Тэр нь Кагаяамаг холбогчоор бүтэн гарга гэснийг хэлв. Гол холбогч нь Сүгэвара сан байхад яаж гэхэд зүгээр дээ Хината Кагаяама хоёрын довтлохоо хүчтэй сургуулийн эсрэг ямар байхыг хармаар байна гэв. Кагаяама Сүгэварагийн араас гүйж ирээд энэ удаад шууд гараанд гарахаар болчихлоо. Дараагийн удаа чадвараараа гараанд гарнаа гэхэд Сүгэвара намайг тоохгүй байх гэж бодтол гайхлаа шүү гэв. Нөгөө хэдэн ч араас нь ирж Кагаяамагаас өөр айлгах зүйл байгаа гэдгийг харуулъя. Тийм ээ Хината гэснэ. Чи яагаад төрүүлээд ганцаараа идээд байгаа юм бэ гэж уурлахад дэлгүүрийн эзэн гарч ирээд волейболын клубийнхан дэлгүүрийн урд битгий орилолтод бай гэж уурлав. Кагаяама Хината хоёрыг хамтд нь ашигламаар байна. Цукушима бол цөөхөн байгаа өндөр холын хаагчдын нэг Сэжогийн эсрэг хэр байхыг хармаар байна гэхэд Ямагучи 10 дугаар ангийнхнаасаа ганц бие л орсонгүй гэж бодов. Хината голын хаагчийн байрлалд гэхэд Шонгийн мужиг Цукушиматай адилхан байрлал уу гэж гайхав. Байрлалуудыг харъя. Холбогч бол довтлохоонд бөмбөгийг холбон өгч довтлохоог бүрдүүлдэг удирдах цамхаг. Довтлогч бол довтлохоон дээр төвлөрсөн хамгаалалт довтлохоо аль алинд нь хэрэг болдог олон тал тоглогч. Голын хаагч нь хаалтаар нөгөө багийнхаа довтлохоог зогсоож их хвчлэн хурдан довтлохоогоор оноо ав. Мөн өгөөш болж эсрэг багийн хаалтыг өөртөө татна. Гэтэл Кагаяама босч ирээд чи бол хамгийн шилдэг өгөөш гэхэд наадах чинь нэг л гой санагдахгүй байна гэв. Хурдан довтлохоогоор оноо авч эсрэг багийн хаалтыг чам дээр төвлөрүүлнэ. Тэгвэл бусад довтлогч нарт амар болно. Цукушима шиг өндөр нөхдүүд хид хидээрээ чиний хөдөлгөнд тэнийг юм шиг хуурдвал гоё биш гэж юу? Харин эсрэгээр чи ажиллахгүй бол бусад довтлогоонууд бүтлгүүтнэ гэж тайлбарлав. Нөхөрсөг тоглолтын өдөр болж бүгд автобусандаа суугаад хөдөлцөхөн. Хината санаа зовсноосоо болж унтаж чадаагүйгээд хачин царайлчсан сууж байгаад дотор нь мухаараа Танака дээр бөөлжчихнэ. Нөгөө хэдэн ч одоо баларчээ гэж бодно. Өнөөдөр ирэх Карасунод нөгөө талбай хаан байгаа үстэй. Чамтай нэг сургууль байсан биз дээ гэхэд Кагаяама юу? Сүртэй сайн бишээ. Хувийн чадвар нь сайн ч багийн тоглолт гих зүйл огт мэдэхгүй. Тэр хитрхи хувиа хичээсэн гэв. Карасуна өмнө хүчтэй сургууль байсан ч одоо бол хөөрхөн менежертэй л гэж санаанд орж байна. Бас нэг итгэхэд гар байдаг. Халзан муухай харцтай. Хүлдүү царайтай гэхэд булангийн цаанаас Танака гараад ирнэ. Багийнх нь ч араас нь гарч ирж манайхыг басаад байвал амьдар чинь идэн шүү гэв. Удаан уулзаагүй юм байна. Хаангуй. Наана яаж дарангуйлж байгааг чинь харахыг тесэн ядан хүлээж байна гэхэд заа гэдэл яваад өг. Хинатач анхныхан тоглолт гээд сандраад муухай царайлаад л яваад байв. Ингээд Карасуна ахлах сургуулийн эсрэг Абожосын ахлах сургуулийн нөхөрсөг тоглолт эхэлнэ. Хинатач сандарсан хിവэрээ. Дайчигийн авах гэж байсан бөмбөгийг булаагаад Танакатай мөргөлтөөд өөрөө ч унаад л шүүгчийгч бүргэж унгаад сандарч явсаар онооны харьцаа 24-13 болно. Яг энэ үед Хината өөрөө давуулт хийхээр болно. Хинатач энийг алдвал эхний үе шууд дуусна гэж бодож байтал чүглийн дуунаас цочихдоо дутуу зохиод Кагаяамагийн толгойг онцгоно. Бусдын ч дагдуулчихлаа гэж нээлтэн. Кагаяама Хината руу алхахын ирээд Хинатаас сандран хүлээ зүгээр ярилцъя гэхэд юунаас цайгаад ингэж сандраад байгаа юм. Тэд өндөр болохоор уу? Эсвэл анхны нөхөрсөг тоглолч нь болохоор уу? Миний дагс руу давуулт хийхээс илүү амар зүйл гэж байх уу? Буцаад хэвэндээ ор тэнгээгээд явхад. Саяны алдаа зүгээр гэж үгээд тайвширна. Хоёрдугаар үе эхэлж Кендайчи даг зондог давуултаа зааж өгөөрэй гэхэд Цукушима бас хажуунаас нь надад ч бас зааж өгөөрэй гэв. Тоглолт эхэлж Кагаяамагийн хэлснийг санан хаалтгүй хэсэг рүү хурдан довтлохын нүдэн анаа зогхоход бөмбөг зөрчихнө. Чи холболтыг нь зохихгүй бол хаан уурлан шүү гэхэд Кагаяама миний буруу харин өндөр байлаа гэв. Кагаяама уучлалт гуйлаа гэж үгээд гайхчихсан зогсон. Харин хоёр дахь удаагийнхаа оролдлогоор хурдан довтлохоо амжилттай болсон. Эсрэг багийн дасгалжуулагч Кагаяама Хината хоёрын хослол хэцүү байгаа ч тэрнээс гадна эрч хүчтэй Танака, ухаалаг хаагч Цукушима, багийнхныхаа нөхөх багийн ахлагч Савамура анхлан суралцагчийг хамгаалтын хувьд болоогүй байгаа ч уян хатан хурдан довтлохоо өрсөлдөгчөөрөө наадна гэж энийг л хэлэх байх. Карасуна дутууд улмаг алдаа ихтэйч сонирхолтой баг байна гэв. Хоёрдугаар үе өндөрлөж Карасуна ялалт байгуулна. Нөгөө багт
Кагаяма шиг давуулт хийдэг хүн байхгүй нь сайн юм боллоо гэтэл Кагаяма санаа амрах болоогүй байна. Тэдний гол холбогч нь биш юм шиг байна гэхэд хөгжин дэмжигчдийн орилуулдах чимээгээр хартал Ойкава гэх залуу ирсэн байв. Дасгалжуулагч нь хөл чинь яаж байна гэхэд бүрэн идгсэн гэв. Тэр хинбэ гэхэд багийн ахлагч Ойкава. Тэр довтлогооны төрлийн холбогч. Би түүнээс холболт давуултаа сурсан гэхэд Хината тэгвэл агуу хаан юм байна гэд сандран. Сайн уу Кагаяма удаан уулзаагүй юм байна гэд даллав. Тоглож үргэлжилж онооны хайрцаа 2024 болоход манай хэд дахиад ганц оноо авахд л ялна гэж бодож байтал талбайд Ойкава гарч ирнэ. Давуултаараа Цукишимаг онилж онооны хайрцааг 23-24 болгоно. Дараагийн довтлогооныг хүлээн авахч эсрэг талд сул бөмбөг очин довтлогоо хийтэл Хината гинэт гарч ирэн довтлогоонд хүрч бөмбөгийг хөргөөд буцаад нөгөө тал руу гүйн. Харин Кагаяма түүнд дамжуулан Хината хурдан довтлогоо хийхэд Ойкава юу ч хийж чадалгүй гайхан зогсно. Ийхүү нөхөрсөг тоглолт Карасуногийн ялалтаар өндөрлөн багш нь тэдний довтлогоог харан гайхан. Та нар үнэхээр гайхалтай байлаа. Гарцаагүй үнээс цааш улам хүчтэй болно гэв. Гарах замдаа Ойкаватай Сэжог ялахын тулд бидэнд дутагдал байна гэхэд Ойкава аргагүй багийн ахлагч сайн мэдэж байна шүү гэд зогсож байв. Хинатач агуу хаан гараад ирлээ гин. Та нарын довтлогоо сайн байсан ч бөмбөг авалт чинь тийм байвал тэсэхгүй шүү. Зөвхөн манай баг хүчтэй давалт хийдэг нь биш. Интер хаян урьдчилсан шат удахгүй болно. Амьд байж байгаарай. Би энэ новшин хөөрхөн дүүгээ жинхэнэ тэмцээн дээр буулгаж авмаар байна. Цаг баг байна шүү гэд яв. Дайчиж цаг баг байгаа нь үнэн. Гэхдээ Карасуногийн хамгаалтын бурхан удахгүй буцаж ирнэ гэв. Манай хэд ч буцаж ирээд Дайчи багшид хандан өнөөдрийн шиг бөмбөг авч чадахгүй байдалд орвол би дасгалжуулагч шиг байж удирдах чадахгүй байхаа гэхэд дасгалжуулагчийн тал дээр надад даатгач нэг хүн байгаа. Хэд хэдэн удаа гуйсан ч зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ яаж ийгээ зөвшөөрүүлнэ гэв. Манай хэд харин замдаа ярилцаж аваад Кагаяма яагаад Карасунод орсон юм? Мужийн шилдэг гэвэл Ширатори заваа үстэй гэхэд тэднийхнээс урилга ирээгүй болохоор шалгалтыг нь өгөөд орох гэсэн ч тэнцэж чадаагүй гэхэд Цукишима хаан хичээлтэй муу бололтой гин. Тэгвэл яагаад Карасуно гэхэд Укай дасгалжуулагч эргэж ирнэ гэж сонсоод гэв. Танакач хэний ч мэддэггүй байсан Карасуног улсын авраг хүртэл авчирсан алдартай дасгалжуулагч Карасуногийн Укай гэдгээрээ алдартай гэв. Өнгөрсөн жил хэсэг хугацаанд бид нарыг бэлдсэн ч амар чанга байсан гэхэд манай хоёрч баярлан харна. Даанч Укай дасгалжуулагчийн биеийн муудсан гэд ирэхэргүй болсон байв. Өнөөдөр арай л гэж яллаа. Одоогийн Карасуно үндсэн гишүүдийн хувьд дутуу байгаа гэхэд тийм шүү. Хамгаалтын гол баг нь болох Либеро бас ганцаараа хаалттай тулах эйс довтлогч. Гэхдээ удахгүй босож ирэх хүмүүс гэж одоо юу хийж байгаа юм гэж асуухад нөгөө хэдэн сонин царайлж 7 хоногийн гэрийн хорой сарын клубын үйл ажиллагаанд орох хоройтой байгаа юм гэв. Маргааш нь манай хоёрч бэлтгэлээ хийж Кагаяма өсрэлттэй давуулт хийж янзын зохилоо одоо л гэхэд хин нэгэн гинэт гарч ирэн давуултыг нь хүлээн авахад манай хоёр гайхан Кагаяма төгс авалт байлаа гэтэл Хината юу вэ надаас жижигхэн юм байна гэж бодно. Энэ хүн арай гэтэл гаднаас ахлах ангийнх нь орж ирэн Нишиноя гэцгэн анх удаа уулзаж байгаа биз дээ. 11-р ангийн Нишиноя гэж танилцуулав. Асахиса яасан юм ирээгүй юм уу гэхэд үгүй гэв. Муу аимхай амтан тэр ирэхгүй бол би ч эргэж ирэхгүй гэд уурлаад яваад өг. Хината араас нь дагаж ирээд Либеро бистэ бөмбөг авалтандаа сайн бас ахлагч нь хамгаалтын бурхан гэснийг нь хэлв. Нэрээ тэгж хэлсэн юм уу гэд ичиж улаан. Бөмбөг авахтаа мó тиймээс зааж өгөөч Нишиноя сэмпай гэхэд бүр шок. Би чамд зааж өгнө. Дээд ангийн чинь ах болохоор гэд их л өнгөрнө. Либеро бол давуулт довтлогоо хийх хоройтой бөгөөд арын бүсэд тоглогчдтой солигдож хамгаалт хийдэг тоглогч юм. Манай хэд ч заалан цуглаж Хината Нишиноягоос түрүүн хэлсэн Асахи-сан гэж хэн гэдгийг нь асуухад Карасуногийн эйс гэв. Хината ч эйс болмор байгаагаа хэлэхэд ийм өндөртэй байж уу? Сайхан сонсогдож байна. Одоогийн эйсээс хамаагүй найдвартай санагдаж байна. Заавал эйс болоорой гэд хийнэ. Харин энэ үед багш нь нэгэн дэлгүүрт ирчихсэн. Дуршлаггүй болохоор дутууд өлмөг байна. Гэхдээ тэдний потенциал үнэхээр сайн. Тэднийг дасгалжуулж өгөөч окей гэж гуйна. Та ч үнэхээр бууж өгөхгүй хүн юм аа. Хэдэн ч удаа асуусан дасгалжуулагч хийхгүй. Манай өвөө дасгалжуулагч байсан гээд би бусдад заахаар хүн биш. Та окей гэдэг нэрнээс л болж ирсэн юм биш үү гэхэд дараа дахиад ирнэ. Гэхдээ тэдний тоглолтыг үзвэл ойлгох байхаа гэв. Окей ч яасан ч хийхгүй шүү гээд л үлдэнэ. Сугавара Асахи дээр ирээд Ноёг эргэж ирснийг нь хэлээд түүнийг буцаж ирэхийг гуйна. Асахи ч татгалзаад гарч явхад гадна Хината Кагаяма хоёр эйстэй уулзна гээд байж байв. Сугавара тэднийг танилцуулахад хичээгээрээ гээд амжилт хүснэ. Хинатач хамт хичээхгүй юм уу? Би эйс болохыг хүсдэг. Тиймээс эйсийг хажуунаас нь хармаар байна гэхэд би эйс бишээ гээд яваад өгнө. Юу болсон талаар нь асуухад Асахи бол Карасунод хамгийн өндөр бас хүчтэй. Тиймээс бүгд түүнийг эйс гэж хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ нэг тоглолтын дээр түүний товтлогоо болгоно хаалгуулж өөрийгөө буруутгах нь түүнээсээ болж волейболд дургүй болсон байхаа гэв. Зааланд бэлтгэл хийж байх үеэр нь багш орж ирээд байрлаж бэлтгэл хийхээр явна бистэ. Сүүлийн өдөр нөхөрсөг тоглолт тохирчихлоо гэхэд манай хэд ч баярлан ямар багтаа тоглох талаар асуув. Токиогийн хүчтэй сургууль болох Якома ахлах сургууль гэв. Өмнөх дасгалжуулагч нар нь өрсөлдөгчд байсан болохоор хоорондоо их тоглодог байсан. Муурны эсрэг хэрэг буюу хогийн цэг
хэсэг дээрх тулаан гэдгээрээ алдартай байв. Манай хоёр ч Асахи дээр ирээд буцаж ирэхийг гуйна. Ирэхгүй болохоор нь 11-12-ийнх нь баргар байгааг ч хэлнэ. Асахи уучлалт гуйгаад өндөр хаалтнаас айх айцтай болсон талаараа хэлнэ. Хината би ч бас адилхан намхан техник муугасаа болж үргэлж хаалтанд баригддаг. Харин одоо бол энэний холболт байгаа болохоор чадна. Хаалт алга болж торны цаад тал тэр чигтээ харагдах шиг болдог. Хамгийн өндөр зэгт бөмбөг гарт зохигдох мэдрэмжинд би дуртай гэхэд Асахи би ч бас тэр мэдрэмжийг мэднэ гэж дотроо бодно. Би танд татаархаж байна. Өндөр бас хүчтэй. Одоо хүртэл олон хаалгуулсан байж магадгүй ч түүнээс олон товтлохог оноо болгосон биз дээ гэв. Асахи ч гайхаж юу хэлэхээ ч мэдэхгүй байв. Асахи манай хоёрын бэлтгэл хийж байгааг харж байгаад Дайчид баригдчихна. Дайчи Никоматай нөхөрсөг тоглолт хийх гэж байгаа талаараа хэлнэ. Одоо ч волейбол дуртай бол буцаад ирээрэй гэв. Харин багш Окей дээр ирээд Никоматай тоглох гэж байгаа. Бас 7-8 жилийн өмнө тэдний холбогч байсан хүн одоо дасгалжуулагч хийж байгаа талаар хэлэхэд их л уурлаж чи намайг өдөөд байна уу? Ингэхэр чин хүрээд ирнэ гэж бодоо юу гэснэ. Бэлтгэл хідэн цагаас юм. Никома ирэх бол дүү нараа арчаагүй харагдуулж болохгүй гэв. Тэд ч зааланд ирж өнөөдрөөс дасгалжуулагчаар ажиллах Окей гэж танилцуулна. Никоматай тоглох хүртэл шүү гэв. Эн чин дэлгүүрийн ах үстэй. Дасгалжуулагч муу юм уу гэж гайхна. Багш Карасуногийн төгсөгч ба Окей дасгалжуулагчийн ач хүү гэдгийг нь хэлнэ. Бүгд л гайхаж байтал хурдан бэлтгэл хийх багийг чинь дуудсан гэв. Удалгүй зааланд 4 залуу орж ирэн дурсамж сэргэж байна шүү. Нэгдсэн баг ирлээ гэв. Нишиноя тоглолтод оролцох боломжгүй гэхэд бэртэлтэй биш бол нөгөө багт нь орохыг хүснэ. Харин гадаа ирсэн Асахиг Хината харан дуудаад бариад өгчихөн. Асахи ч нөгөө багт орохоор болж одоо холбогч дутуу байна гэхэд Цугавара орохоор болно. Тоглолт эхэлж манай хоёрын довтлохыг хараад бүгд л гайхацгаана. Асахи ч хуучнаа бодож тэр үед оноо авч чадахгүй. Бүх довтлохоогоо хаалгуулж надаас суулж ялагдлаа гэж хэлснээс нь болж хоорондоо муудалсан ийм нөхцөл байдал үүсэж байсан байв. Бөмбөгийг хүлээн авч Асахи руу бөмбөг очин довтлохоо хийхэд хаалтанд орж унах үед Нишиноя бөмбөгийг хөргөн Цугавара хинт дамжуулахдаа эргэлзэж байтал Асахи өөртөө эргэлзэн бусныхаа хэлсэн зүйлийг бодон эцэст нь шийдвэрээ гарган дахиад нэг гэж орлоно. Асахи ч хаалтыг нэвт зохин оноо авахд 11-12 дугаар ангийнхан бүгд л баярлаж байгаа харагдана. Шин дасгалжуулагч бөмбөг авалтын хувьд бүгд дутмаг юм гэж бодох үед нь манай хоёр галзуу урдан довтлохоогоо хийж алмайр болно. Дохиоч өгөөгүй, дуграачгүй байж холбогч нь тагжгарын хөдөлгөөнд бүрэн тааруулсан гэж юу? Холболтоо харахгүйгээр хам хүчээрээ зохиж чадна гэж юу гэж бодоод та хоёр чинь гаж юм уу гин. 10 дугаар ангийн холбогч бол хитрхи их авьяастай. Харин тэдний хувьд удаан хугацаанд бий болсон итгэлцэл харагдаж байна. Одоогийн Карасуно дажгүй шүү. Өшөө эртгэн хэлэхгүй дээ багшаа гэв. Хинатач хит их бодолтой автаад Асахигийн довтлохонд нүүрэндээ цохиулаад унчих. Бүгд л гайхан зүгээр үг гэхэд зүгээрдээ тасчихсан гэдэг нийтэл цаана Кагаяма ууралчихсан зогсож байв. Тоглолт болж байхад юу хийгээд байгаа юм? Эйс дог гэдгийг мэдэж байна. Эйс байгааг сонсоод атаархсан биз дээ гэтэл Хината атаархад юу нь болохгүй гэж угийн өндөр чи яаж ойлгох юм гэж уурлана. Кагаяма ч эсрэг багийнхандаа одоо энэ дамжуулах болохоор хаагаад өгөөрэй гэхэд өдөөд байгаа юм уу гэж уурлав. Даварсан юм гуйж байгаад уучлаарай гэхэд юу вэ гэд инээснэ. За яах вэ? Хамгаалж өгье гин. Одоогийн чи өндөр өсөрдөг, хурднаас хэтрэхгүй амтан. Эйс болно гэж байхгүй. Гэхдээ би байхад чи хамгийн шилдэг нь Асахи сааны довтлохоо хаалтыг ч нэвт зохихоор хүчтэй. Харин миний холболт байхад чи хаалтанд баригдсан удаа байхгүй гэж Хинатаг дэмжин. Тоглолт эхэлж Кагаяма хаалтнаас булт гэж орлоно. Хинатач үсрэх гэж байснаа гинэт нөгөө тал руугийн довтлохоо хийн оноо авна. Та нар ч дайггүй байна шүү. Ах нь одоо жинхнээсээ тоглолоо шүү гэд хөвөлттэй давуултхийн олон оноо авна. Харин сүүлийн онооны давуултыг арай гэж авсан ч Асахигийн довтлохоогоор оноо аван зэрэгэлдэх багийн ялалтаар өндөрлөнө. Дасгалжуулагч ихний ээлжинд бөмбөг авалт маргаашнаас сунаж унтлаа хийн шүү гин. Хината Асахи дээр ирээд би эйс биш ч урдах замыг нээж өгч чадна. Хамгийн шилдэг өгөөш болно гэтэл ямар ч нэртэй байрлал байсан. Эсрэг багт хамгийн их дарамт болсон тоглогч хамгийн дог гэж бодож байна. Ялагдахгүй шүү гин. Хинатач их л баярлана. Манай алдарт туулайн зүрхтэй аймхай довтлогч ингээд эргээд ирж байгаа билүү гэд шоолно. Маргааш нь болж бүгд цаалан цуглана. 4 өдрийн дараа Никоматай нөхөрсөг тоглолт хийн. Түүний дараа удалгүй Интер хаян урьдчилсан шат болно. Бидэнд цаг алга, дутуу дулмаг хിവэрэ байна. Тиймээс ялахын тулд ганц л зүйл хэрэгтэй. Бэлтгэл гэж захина. Бөмбөг авалтын бэлтгэл хийсээр орой болоход хамт байрлах газартаа ирнэ. Бүгд хамт сун хооллоод Танака усанд орчход явж байгаад Хинатаг юу хийж байгааг нь асуутал энд өөр хүн байх шиг байна гэтэл тийм юм байхгүй. Өнөөдөр энд бид нар л байгаа. Буруу харсан байхаа гэтэл ардан чимээ гарч хоёул орилолтно. Юунд орилоод байгаа юм гэхэд ноёол байна штэ гэтэл ноёосан агшчихсан байна гэхэд нэрээ үс чинь арай өндөр харагдуулдаг юм байна гэж шоолно. Ноёг уурлаад орилтол араас нь хүн гарч ирэн мөрнөөс нь бариад битгий чимээ гаргаад бай гэхэд бүгд айж орилолтно. Багш дасгалжуулагчаас гарааны тоглогчдыг сонгох гээд санаа зовоо юу гэж асуухад
Холбогчийг сонгоход хэцүү байна. Ур чадвараар нь гэвэл Кагаяма, харин Сугавара туршлагатай гэхэд түүнийг төгсөх анги болохоор санаа зовоо юу гэтэл тийм байж магадгүй. Би ахлах сургуулийн 3 жилд доод ангийн гол холбогч маань гэмтэл авсан ганц удаад л гарч байсан. Гэхдээ одоо өөрөө дасгалжуулагч болсон ч тоглогчийн сэтгэл зүгээр хандаж болохгүй гэв. Манай хэдэж гадуур гүйж байгаад Хината буруу замаар ороод бусдаасаа хоцорчихно. Харин тэр хавьда нэгэн улаан өмсгөлтэй хүүхэдтэй таарах ба нөгөөх нь ч төөрчгсөн байж байв. Түүнтэй танилцах гээд ярилцаж байгаад цүнхэнд нь байгаа пүүзийг нь хараад волейбол тоглодгийг нь мэднэ. Тэрээр Козуме Кемма гэд өөрийгөө танилцуулна. Аль сургууль болохыг нь асуухад цаанаас нь Кемма гэж дуудан за дараа уулзъя гэд явтал Сугаварач Хинатаг хайж ирнэ. Сугавара дасгалжуулагч дээр ирээд бидэнд дараа жил гэж байхгүй ч чадлынхаа хэрээр их ялахыг хүсэж байна. Тэгэхийн тулд Кагаяма надаас илүү бол эргэлзэлгүй сонгоорой. Гэхдээ би гол холбогч биш байсан ч гарах боломжтой бууж өгөхгүй хичээнэ гэв. Би чамайг дутуу үнэлж байж дасгалжуулагчийн хувьд туршлагагүй ч та нарыг ялахын төлөө чадах бүхнээ хийнэ гэж ярилцахыг нь Асахи Дайчи хоёр сонсож байв. Дасгалжуулагч гарааны бүрэлдэхүүнийг танилцуулаад уулзаад удаагүй бүрэлдэхүүн болохоор амархан зохицох хэцүү байх. Энэ бүрэлдэхүүнээр хэр туралдахыг нь хармаар байгаагаа хэлв. Багийн менежер шинэ өмсгөлүүд авчран бүгд өмсөж үзэн Хината Кагаяmaгийн дугаараас нэгээр илүү байна гэдэг ангийнх нь телевизээр нэг удаа л харсан болохоор мэдэхгүй байх шиг байна. Бяцхан авраг улсын аврагт орохдоо 10 дугаартай байсан гэв. Хинатач баярлан дасгалжуулагчийн шийдвэр үү гэтэл үгүй гэхэд тэгвэл хувь тавилан байна гэж баярлана. 5 жилийн өмнө энэ жил яг улсын авраг дээр уулзъя гэхэд жил болгон л ингэх юм а гэж ярилцаж байгаа харагдана. Гэхдээ 6 сарынх нь Интер хайд аль ч баг нь шалгарч чадаагүй. Харин дараа жилийнх нь 3 сард хаврын улсын авраг шалгаруулах тэмцээнд орсон ч хоорондоо тааралгүй аль баг нь тэмцээнээ өндөрлүүлж байжээ. Олон нөхөрсөг тоглолт хийж байсан ч албан ёсны тэмцээн дээр тааралдалгүй явсаар хоёр дасгалжуулагч нар тэтгэвртэй гарan тэр үеэс хойш хоёр баг нэг ч уулзаагүй байдаг. Хинатач Кеммаг хараад Никомагийнх байсан юм уу? Тэр үед дараа уулзъя гэж байсан гэхэд бодуулах дээр чин Карасуна ахлах сургууль гэд бичээстэй байсан гэв. 8 жил өнгөрсөн байна гэд окей Наои гэх танилтайгаа уулзна. Өвөөтэйгээ адилхан байна шүү гэд Никомагийн дастай дасгалжуулагч тэдэн дээр ирнэ. Багшч гүйж очоод өнөөдөр зав гарган тоглолт хийж байгаад баярлалаа гэхэд өвгөнч өрсөлдөгч маань окей өвгөн биш байсан ч өршөөл үзүүлэхгүй шүү гэж хэлв. Ингээд Никома ахлах сургуулийн эсрэг Карасуна ахлах сургуулийн нөхөрсөг тоглолт эхэлнэ. Тоглолт ч эхэлж манай хоёр шууд л хурдан тоглохоогоо хийхэд бүгд гайхан хоцорно. Тоглолт үргэлжилж олон оноо алдснаар Никома завсарлага авна. Хаалтууд нь ч Хината дээр төвлөрч эхэлнэ. Кема 7 дугаарт Хинатаг даг гэж хэлсэн байв. Хината холболт хийх нь гэж бодтол хуралт хийн оноо ав. Харин өөдөөс нь Кагаяма довтлохоо хийгээд Хинатад энийг шулуун довтлохоо гэдэг юм гэв. Танакач юмдаа сайнд нь дургүй хурж эхлэе гэв. Кема хүмүүстэй харьцахтаа мууч бусдыг сайн ажигладаг. Түүний таамаглах чадвар үнэхээр сайн. Гэхдээ тэр нь манай гол хүч биш л дээ гэв. 2 дугаар үеч эхэлж Никомагийн 7 дугаар Хинатагийн хөдөлгөөнд дасч эхэлсэн байв. Энэ бол зүрх сэтгэлийг мохох хүн хан зохиох тусам зориг нь мохоно гэхэд Хината инээч гисэн зогсож байв. Инээж байна гэд эсрэг багийнх нь бүгд л гайхна. Хаалтанд ороод юу хийх учраа олдоггүй байсан үеэс нэг л өөр байна. Өмнө нь хаалтанд дургүй амар санагддаг байсан ч өрсөлдөгч маань урд ирэх үед зүрх нь хурдан цохилох шиг болж байна. Тийм болохоор дахиад надад холбооч гэв. Кагаяmaч түүнд холбож Хината харин довтлохдоо холболтыг нь харж зохих гэж байгаад алдчихсан. Бүгд л сая холболтоо харж байсан гэд гайхав. Дасгалжуулагч завсарлага аван Кагаямаг өмнөхөөсөө баг зэрэг сул хөөргөж өгөхийг хэлнэ. Сая Хината агаар дээр хаалтнаас бултах гэж оролдсон. Кагаямаг хараад уурах гэсэн байх. Гэхдээ чадсангүй гэв. Хинатач алдсаар өмнө нь дандаа юу ч бодлого зөгтөг байсан. Харин одоо өөрөө таруулж зохиж чадахгүй гэж бодно. Хинатаг тайвширгэхэд уучлаарай би зөндөө алдаа гаргачихлаа гэв. Дэд ангийнх нь ч зүгээр дээ алдсан оногч нь бид нөхнөө гэв. Энэ үед Хината цохих чиглэлээ өөрчлөн довтлогоо хийсэн ч гадаа гарчихна. Тоглолт үргэлжилсээр онооны харьцаа 16-20 болж Никома төрүүлж 20 оноонд хүрнэ. Ядаж байхад завсарлага авах хоёр эрхээ ашиглажчихсан гэд бухимдахад Никомагийн дасгалжуулагч түүнийг шоолон инээн. Манай гарааны хагас нь 10 дугаар ангийнхан ядаж байхад бүр дээд ч удаагүй гэхэд эсрэг баг том нас би гүйтсэн муур гэж бодвол манайх дөнгөж төрсөн зулцгаараа байгаа хэрэг юм байна гэв. Дасгалжуулагч босч ирээд урд хүчээрээ дайраад өг гэд орилов. Танакач хүчээрээ нам дар гэж үгээд баярлана. Харин Хината муу тал шиг санагчлаа гэхэд муу тал байхад юу нь болохгүй гэж хэрээч гэсэн муу талын амтан гэв. Онооны харьцаа 22-24 болов. Эцсийн мөчөд Хинатагийн өөртөө ихтгэлтэй урагшгүйж байгаа Кагаяма харна. Эцсийн мөчөд ч бэлэн байна. Энд байна гэж байгаа мэт гэж бодон түүн рүү холбон довтлогоо хийн. Никомагийнхан арай гэж босгон Кема тор давуулан зөхөн. Ноё Хината хоёр араас нь гүйсэн ч авч чадалгүй оноо алдан ялагдана. Хинатач дахиад нэг гэж орилоход Никомагийн дасгалжуулагч инээгээд дахиад тоглож болох нь
зөвхөн бэлтгэлийн тоглолт шүү дээ гэв. Тэд хоорондоо нийт 3 тоглолт хийж Карасуно 6 үе бүгдд нь хожигдсон байв. Би түүний өвгөтэй олон жил нөхөрлөж байна. Хоорондоо их нөхөрсөг тоглолт хийдэг байсан. Укай өвгний бие мууцныг сонсоод Карасуноч хэцүүдлээ гэж бодож байсан ч та нар төсөөснөөс илүү чадварлаг байлаа. Багийн хувьд дутууд бол үзүүс байгаа ч илүү их бэлтгэл хийвэл болох байх. Үнэхээр их баяртай байна. Дахиад сайн өрсөлдөгчтэй болсонд дараагийн удаа улсын аварга дээр уулзъя гэв. Бүгд л хоорондоо дотн болж 2-2-ороо ярилцаж байгаа харагдана. Өвгөн ч Укай 3 тоглолт хийчихэд нэг ч үе ялж чадаагүй. Дараагийн удаа хичээгээрэй гэхэд дараагийн удаа нэг ч ялагдахгүйгээр дуусгана гэв. Багш өнөөдрийн тоглолт хүртэл дасгалжуулагч хийн гэсэн биз дээ гэтэл тэгж хэлүүлчихэд яаж дуугаа сууж байх юм? Том тэмцээн дээр заавал өшөөгөө авнаа гэв. Манай хэд ч явах болж Танака Ямамато хоёр баяртай анд минь гэдэл салж хаагцаж чадахгүй уйлалтна. Харин багийн ахлагч нар дараагийн удаа ялагдахгүй гэцгийн би биенийхээ харыг чанга атгацгаан. Укайч дараагийн удаа өнөөдрийн шиг байхгүй гэхэд нөгөөх нь тэхгүй бол яаж бэлтгэл болох вэ л гин. Харин Хината Кемма дээр ирээд бид дараагийн удаа ялагдахгүй гэхэд за тэгвэл хүлээж байя гэж салцгаан. Ийхүү Haikyuu анимны маань эхний улирлын эхний хэсэг дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Удахгүй дараагийн хэсгээр нь иргэн уулзъя. Хонхоо асаагаад хүлээж байгаарай. Баяртай.